Энэ маш чухал хууль байгаа бас олон жил судлагдаад тэгээд удаа дараа хойшлоод суурь судалгаанууд аягүй сайн хийгдсэн. Тэгэхээр нэгдүгээрт бол одоо гэрээний тэнцвэртэй байдлыг хангах маш чухал. Одоо ихэвчлэн бодит байдал дээр хүмүүс зээл авах, санхүүгийн үйлчлэг авахд бол бэлэн бэлдсэн гэрээн дээр бараг цахимаар бол зөвшөөрж гэнэ гэдэг ганц конопт арахгүй бол цаашаа санхүүгийн хэрэглээг авч болохооргүй цахимдсан байгаад байдаг. За эргээд одоо ингээ аваад үзэхээр бол маш олон эрсдлийг голцоо санхүүгийн үйлчлэг авах хүмүүст л үүрүүлсэн байдлаар зохицуулаад байгаа нь бол яг нэгдүгээрт бол санхүүгийн тэнцвэргүй байдал бол зах зээл дээр байгаа гэж. За хоёрдугаарт шүүхээр шийдэгдэж байгаа маргааны ялангуяа одоо энэ аппликейшны зээлтэй холбоотой аваад үзэхэд бол шүүхийн ихэнх маргааны дийлийнх нь энэгээр шууд ингээ орж ирдэг. Үндсэндээ бол одоо аппликейшны одоо зээл олгож байгаа байгууллагуудын талд бол одоо шууд асуудал шийдэгдэг. Эргээд шүүхийн одоо ачаалал юу асар ихээр нэмдэг ийм асуудал хүртэл байдаг юм байл. За 3 дугаар тэнхэд манай энэ одоо банк санхүүгийн байгууллагуудын маржийн асуудал бас байгаад байдаг. Яг хоо хувийн банкуд байгаа учраас бид нэр ашигын төдөө үе барих гэж шилж байгаа зүйл бол ердөөсөө биш. Гэхдээ одоо дунджаар энэ ашигын марж одоо ямар байна вэ? За 2 дугаарт одоо хамгийн их одоо нэг санал ирж байгаа нэг саналыг бас хэлэхгүй болохгүй. За ахмадын одоо ингээд зээл гэдэг хат манай ахмадуудад одоо моргжийн зээл гэдэг тавихаар үндсэндээ өгөхгүй гэдэг юм байна. Энэ бичигдээгүй хууль. Хуулийн дээр өгж болохгүй гэдэг юм бол байхгүй. Үндсэн хуулиар хүнийг нас хүүс одоо ажил гарал үүслээр ялгарч болохгүй. Гэхдээ одоо тэтгэврт гарцсан ахмадуудыг одоо орон сууцны зээл авахаас одоо бичигдээгүй байдлаар шууд хасдаг. За хоёрдугаарт юу гэхээр одоо ганц авж байгаа их усвэр нь одоо ахмадын батлан тэтгэврийн зээл байна. Тэгээ батлан даагчийн нэг шаардлага тавьдсан тэрийг ингээ харахаар таны төрсөн юм уу заавал одоо ийм хамаатны хүн байна. За тэр нь баг одоо зээл ирнэ баг авж байгаагүй хугацаанд заавал төлсөн байх ёстой гэдэг маш өндөр шаардлагуудыг шууд тулгаад ингээ шийдэж байгаа. Тэгээ энэ цаагаараа юг харуулж байгаа нөхөр нэг талаар бол манай банк санхүүгийн байгууллагуудын цаана олигопол зах зээл байгаад байна. Хоорондоо өгсөн уйлдах байдлаар гэрээний одоо нөхцөл юмнууд нь баг ижилхэн. Альж банкн дээр очисон баг одоо ижилхэн шаардлага тавьдаг. Энэ юу хэлж байгаа нөхөр цаагаараа олигопол байгаа гэж илэрхийлж байгаа. Тийм учраас энэ гэрээний тавигдж байгаа одоо энэ шаардлагуудтай холбоотойгоор одоо манай холбогдох албаны хүмүүсээс асуухад та бүгдэд одоо энэ хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулаад тавихаар бодсон судалсан энэ гомдол маргаанууд хэр зэрэг ирдэг юм бэ? Энийг хэрхэн шийддэг юм бэ? Өөр энэ хуулиас гадна бусад банкны тухай хууль болон бусад хуулиудад өөрчлөлт оруулах тийм хэрэгцээ шаардлагатай хийсэн судалгаа тооцоол байна уу? За ажлын хэсэг хууль сонирхлагчаас хариулт хэдэн номер? Гараа өргөөр 4 номерын микрофоны. За Монгол банкны дэд үргэлжлэгчийн хэтэн эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За энэ хуулийн зохицуулалтын дагуу санхүүгийн үйлчлэгээ үзүүлэгч буюу одоо Монгол банк санхүүгийн зохицуулах орноос тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн одоо хэрэглэгчийн санхүүгийн чадамж хэрэгцээнд үндэслэн үйлчлэгээ үзүүлэх гэрээ байгуулахаас өмнө гэрээний нөхцөл, хүү, шимтгэл, хураамж, нэмэлт төлбөр, тэтгэврийг тооцох аргачлалыг тайлбарлаж, танилцуулж, гомдол хянан шийдвэрлэх дотоод журам бүтцтэй байх тухай мөн хэрэглэгчийн гомдлыг үн төлбөргүйгээр шийдвэрлэх хэрэглэгчийн хувийн мэдээлэл нууцлалыг, аюулгүй байдлыг хангах тийм үүрэг хүлээж байгаа. Тэгэхээр гэрээний нөхцөлийн дагуу бол эдгээр одоо гэрээний бүхэл одоо нөхцлүүдийг бол тухайн хэрэглэгчид бол дэлгэрэнгүй байдлаар танилцуулах нь энэ хуулийн одоо хуулиар бол олгогдож байгаа. Мөн гишүүн бас түрүү хэллээ зохицуулагч одоо үйлчлэгээ үзүүлэгч байгууллага нь өөрөө давуу талтай болоод идэг гэж байгаа. Яг энэ хуулийн дагуу одоо жишээлбэл банк болон одоо санхүүгийн байгууллагаас үйлчлэгээ авч байгаа иргэн нь тухайн өөрийнх нь эрх зөрчигдсөн гэж үзэл одоо энэ маргаан таслах байгууллагад өргөдөл гомдол гаргаад тухайн хэрэглэгчийн талд шийдвэр гарсан тохиолдолд тухайн одоо үйлчлэгээ үзүүлэгч мэргэжлийн байгууллага бол одоо шүүхэд давж заалтах тийм эрэхгүй байдлаар зөвхөн санхүүгийн хэрэглэгчийн эрх ашиг нь илүү одоо хангагдах байдлаар бол энэ хуулийн төсөл төрөл зохицуултыг бол оруулж өгсөн байгаа. Гишүүн бас тодрууллаа банк санхүүгийн байгууллагуудаас гомдол ирж байна гэдэг. Бид бүх хүн бол банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах замаар банкны харилцагчийн эрх ашигыг хамгаалах үндсэн чиглэлийг хэрэгжүүлдэг бөгөөд хадгаламж харилцагчдын бол өргөдөл гомдлыг шийдвэрлэдэг. Ер нь бол нийт 2026 оны 25 оны
байдлаар бол эрүүлсэн өргөдөл гомдлын 21.4% зээлийн маргаантай холбоотой гомдол 45% нь бол зээлийн ангиллалтай холбоотой гомдол байгаа. Тэгэхээр зээлийн ангиллалтай холбоотой гомдол маань өөрөө энэ зээлийн мэдээллийн сангийн хууль өөрчлөлт ороод тэгэд зээлийн оноо тооцдог болохоор энэ хүү маргаан бол харьцангуй бас цэгцэрнэ гэж төв банк бол үзэж байгаа. Ер нь бол банк санхүүгийн байгууллага тэр дундаа банкны салбарын гомдол бол дийлэнх нь энэ тухайн харилцагч өөрөө гэрээний нөхцөллөө бүрэн гүйц танилцаагүй тухайн банкнаас өөрийнх нь танилцуулсан гэрээн дээр бол одоо танилцалгүй гар үсэг зурсантай холбогдсон бол энэ маргаан үүсдэг. Энэ хуулиар бол энийг бол заавал зохицуулагч байгууллага нь тухайн иргэнд танилцуулж тухайн иргэний зөвшөөрлийг авах зохицуулттай болж ирж байгаа. За мөн даатгал үнцаас банк санхүүгийн байгууллага хадгалан зээлийн оршин мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч мөн виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгчтэй холбоотой гомдлыг бол энэ хуулиар бол зохицуулах тийм омбудсман бол энэ чиглэлийн байгууллагуудын гомдлыг бол зохицуулах бол үүрэг хүлээж байгаа. Яг эдгээр санхүүгийн зохицуулах хорооны одоо зохицуулалттай салбаруудад хэдийн хэмжээний гомдол ирсэн талаар бол статистикийг санхүүгийн зохицуулахаар хэлэх байна. За ажлын хэсгийн нэмэлт тайлбар 3 номер. За 25 оны байдлаар санхүүгийн зохицуулах хорон дээр нийтдээ 976 өргөдөл гомдол ирсэн байгаа. За үүнээс даатгалын чиглэлээр 475 буюу 49%, за үндэс цаасны чиглэлээр 128 буюу 15%, за банк ус санхүүгийн байгууллагын чиглэлээр 207 буюу 23% гэгчлэн ирсэн байгаа. За эндээс харахад одоо бид банк санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээ болон даатгалын гэрээтэй холбоотой нөхцлүүдийг одоо хэрэглэгчд бүрэн дүүрэн мэдээлэлтэй авах, ялангуяа даатгалын энэ 49% ирж байгаа дээр зайлшгүй даатгалын гэрээнд хамрагдахгүй нөхцлүүдийг даатгалагч өөрөө одоо хүлээн зөвшөөрж ойлгож баталгаа гаргаж гарын үсэг зурж байхаар ийм зохицуултууд орж байгаа. Тэгэхээр энэ үүднээс харах юм бол санхүүгийн хэрэглэгчийг эрх шиг хамгаалах тал дээр бол нэлээд дахиц гарна гэж харж байна. За нэмэлтээр 1 минут хууль санаачлagч Болормог шүний микрофоныг нээ. За санхүүгийн зохицуулах хорооны энэ албан ёсны мэдээлэл болохоор яг гомдол нэг 900 гаруй гэж гарч ирж байгаа юм л да. Тэгээ энэ жилээс жил нэг ойролцоогоор иймэрхүү. Гэхдээ асуудлын ер нь цар хүрээг харахад бид нар банкны дотоод аудитын тайланг 11 банкны дотоод аудитын тайланг нэгтгээд харахад зүгээр жишээлхэд нийтдээ 47 мянган зөрчил илэрсэн байгаа. Тэрний 99% нь иргэдийн за үлдсэн хэсэг нь буюу 1% нь бол аж ахуйн нэгжтэй холбоотой. За үүнээс яг энэ хугацаанд банкнд иргэдээс гомдол гаргасан тоог харахаар 6.5 мянга. Тэгэхээр 47 мянган зөрчил илэрсэн боловч 6.5 мянган яг гомдол албан ёсоор банкнд гаргана гэдэг чинь нийт зөрчлийн нэг 14% нь л гомдол болж байгаа. Тэгэхээр маш олон хүмүүс албан ёсоор банкндаа байна уу, банк устай байна уу, одоо санхүүгийн зохицуулах хороо байна уу, Монгол банкнд гомдол мэдүүлэхгүй байгаа маш олон хүмүүс хэдэн мянгаараа цаана байгаа гэдгийг бас онцлж хэлье. За Эрдэнэ нутаг шүний микрофоныг нээ. Нэмэлт дөрвөлг. Бас нөгөө энэ хуулийг яах явцад бас нэлээдгүй хүмүүс энийг ирүүлдэг нь банк санхүүгийн байгууллагууд өөрсдөө зээл өгөх нэрийдлэр санхүүгийн хэрэглэгчийн одоо санаа гэдэг юм уу, бизнесийн одоо нав хав гэдэг юм уу ашиглах ийм асуудал хэр зэрэг тийм гомдол санал ирдэг вэ гэдгийг тодруулж асуумаар нэг. Хоёрдугаарт одоо моргжийн зээл гэдэг юм уу ийм зүйлийг харж байхад өөрийнх нь банкнаас гэдэг юм уу өөрөөс нь зээл авсан байгууллагуудаас одоо тэр орон сууц авахыг тулгын шаарддаг, санал болгодог, даваа ирэхээ санал болгодог гэдэг ийм асуудал гараад байд. Энэ тал дээр та хэдийн хувьд одоо хийсэн судалгаа байна уу? Моргжийн зээл дээр Монгол банкн дээр шалгалт оруулсан гэсэн тэрний одоо дүн гарсан уу гэдэг ийм асуулт байна. Нэмэлтээр. За хууль санаачлagч Болормог шүнхлээ хариулъя. За Эрдэнэ нутаг гишүүний асуултанд хариулъя. Эрдэнэ нутаг гишүүн түрүүн ахмадуудын моргжтой холбоотой асуудал ярьсан болохоор тэрэн дээр нэг онцолж бас хариулъя гэж бодож байна. Яг энэ хуулийн төсөлд энэ асуудал тухайлан тусгагдаагүй боловч ахмадуудын тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал дээр бол Эрдэнэ нутаг гишүүн та маш их манлайлж бас энэ эндээс бид нар үүдэлтэйгээр бас энд оруулсан заалтаа бас хэлье гэж бодож байна. За ахмадуудын
тэтгэврийн зээлтэй холбоотойгоор тэтгэврийн хувийг урьдчилан авч байна гэдэг ийм гомдол нэлээд их ахмадууд одоо танд мэдвэрч та үүнийг бас уламжилж хэлжсэн. Тэгэхээр яг үүнийг хориглох заалт бол энд онцгойлон орсон байгаа гэдгийг хэлье. Тэгээ яг сая моргежтой холбоотой асуултанд ажлын хэсгээс нэмж хариулъя. За ажлын хэсгийн 4-р микрофоны. Өнгөрсөн оны 12 дугаар сард ипотекийн зээлийн олголт хэрэгжилттэй холбоотой бол шалгалтыг арилжааны банкудад хийсэн байгаа. Тухайн арилжааны банкнд хийсэн шалгалтаар бол нийтдээ 140 гаруй мянган ипотекийн зээлийн олголт энэ дээр давхардаж олгогдсон, журмын бус олгогдсон хэсэгтэр бол хяналт шалгалтыг бол Төв банкнаас хийсэн. Энэ хяналт шалгалтын хүрээнд бол нэг 1600 орчим иргэн 2 удаа мөн 4 хүн 4 удаа 80 орчим хүн 3 удаа авсан тийм зөрчил бол илэрсэн байгаа. Тэгэхдээ 2016 оноос хойш бол энэ буюу ипотекийн зээлийн энэ журам шинжлэгдснээс хойш энэхүү зээлийг бол тэгж давхардуулан авсан тохиолдол бол илрээгүй. Арилжааны банкуд бол тухайн одоо Монгол банкнаас баталсан ипотекийн зээлийн журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Ипотекийн зээлийг бол хоёр дахь зах Нэмэлт тохоо. За нэмэлт 1 минут өгчий 4 номер дээр. ипотекийн зээлийг хоёр дахь зах зээл дээр Монголын ипотекийн корпорац бол худалдаж авдаг учраас энэ зээлийн давхардлыг бол ипотекийн корпорац бол давхар шалгадаг. Тэгээд Төв банкнаас гаргасан журмын дагуу давхардсан зээл бол байхгүй байгаа. Ер нь бол энэ 1700 хүн авсан тохиолдлууд энэ төр бол 16 оноос өмнө авсан. Зарим нэг тохиолдолд давхардсан гэгдэж байгаа хүмүүс нь болохоор одоо 8% зээл болон 6% зээлийг аль алийг авсан байгаа. Энэ нь болохоор 8%-ийн зээлийг хааж дуусгаад 6% руу шинээр авсан гэсэн үг. Тэгэхээр аль алин дээр нэм бүртгэл ороод байгаа юм бас бодлол байгаа. За нэмэлт тодорхойлго Эрдэнэт гүшүүн. Микрофоныг нээ. Тэгэхээр яг хуу ипотекийн зээлч вэ тэр нөгөө хянаж шалгалтын нөгөө гарсан гол үр дүнгуудтэй холбоотойгоор хичнээн магадгүй шууд харж болно шүү дээ. Тийм төслүүдийг энэ банк санхүүжүүлээ. Тэндээс нь одоо шил ипотекийн зээл ихэвчлэн тэдэн үеийн авсан байна гэдэг тоо харахад бол энэ дээр бас тодорхой дүгнэлт хийж болно. Хоёрдугаар тэр тухайлбал одоо хамдын зээлч гэдэг юм уу гинт одоо ингээд шууд олгоно олохгүй эсвэл шууд ийм нөхцөл тавина гэдэг ингээд бүх банкуд ингээд хоорондоо ярьсан юм шиг юм асуудал тавиад байгаа чинь асуудал байгаа тийм үү. Тэгэхээр Монгол банкны одоо тэр мөнгөний бодлого гэдэг юм уу тодорхой хянаж шалгалтыг гэдэг юм орон тооны бос зөвлөлд нь санхүүгийн хэрэглэгчийн төлөөлөл гэдэг ийм төлөөллийг бий болгох цаг нь болсон юм шүү. Зээлдэгчдийн төлөөлөл гэсэн үг. Энэ тал дээр та бүгдд ямар одоо санал юу байгаа вэ? За 4 номерын микрофон. Түрүүн гишүүн бас асуусан энэ дээр хариулахаа мартчихж байна. Банк санхүүгийн байгууллагууд иргэн төслөвчөө төхөр тухайн төслийн аваад одоо банкны одоо зээл эдийн засгч ч юм уу банкны удирдлагууд одоо хувьдаа ашиглаад ийм асуудал гаргаад байгаа тохиолдол. Энэ дээр бол Төв банкн дээр яг энэтэй холбоотой бол гомдол бол ирж байгаагүй. Бид хүн бол яг энэтэй холбоотой яг ийм нөхцөл байдал гарах юм бол энэ бол тухайн хүний оюуны өмч болон одоо бусад өөрийн одоо хэвээсэн төслийн нууцтай холбоотой асуудал учраас энэ дээр бол хэрвээ яг ийм асуудал гарсан бол Төв банкнд бол гомдол гаргаад явах эрх нь бол нээлттэй байгаа. Энэ дээр бол Төв банк тухайн арилжааны банкнд бол хяналт шалгалтын журмаар бол аль батлагын арга хэмжээ авах бол бүрэн эрхтэй байгаа. За түрүүн энэ арилжааны банкуд бас өөрсдийн төслүүдийг тухайлан одоо ипотекийн зээлээр санхүүжилээд байгаа гэсэн тийм хардлага бол байдаг. Энэ дээр бол яг ипотекийн зээлийг олгосон байршлаар нь аваад үзэх юм бол өнгөрсөн одоо 2013 оноос хойш хэрэгцээ ипотекийн зээлийн баг үндсэндээ За Мандахаа гишүүний микрофоныг нээе.